таны бичээсийн үг бол амьд үг гэлээ. Бидний зүрхний самбар бичигдэж, бидний амьдралыг өөрчилж, энэ дэлхий дээр бүтээсэн зорилгынхоо дагуу та биднийг ашиглаж хэрэглээсэй гэж залбирч байна. Эзэн өнөөдөр та сул дорой намайг үнэхээр та өөрийнхөө үгийн төлөө хэвлэж. Эзэн цэвэр сав байлгах. Үнэхээр таны үгийг эзэн минь үнэхээр таныг хайрлсан хүндэлсэн сэтгэлээр дамжуулахад туслаач. Сонсож байгаа энд байгаа хүний бүрийн амьдрал дээр таны үнэхээр ариун сүнсний юу хэлхийг хүсэж байгаа тэр үгсүүд асрагдах болтугай. Үнэхээр хэрэгжүүлэгч нар байж таны хаанчлалын төлөө энэ хожмын цаг үед итгэлээр алхахдаг хүмүүс байхад та туслаарай. Эзэн тандаа бүхий л алдрыг өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдрийн энэ хэсгийг харах юм бол та бүхэн мэдчихэж байна тийм ээ. Мосе 40 жилийн туршид Египтийн эрдэнэ номд боловсрсан энэ нэгэн байсан. Тэгээд өөрөөр Израилийн ард түмэн зовж шаналж байгааг хараад одоо аврах удирдагч гэж одоо ямар нэгэн алхам хийх ёстой гэж тэр ойлгосон учраас алхам хийсэн. Тэгээд хүн алсан. Үүнээсээ болоод тэр яасан вэ гэвэл Медианы чиг рүү зүхтаасан. Ингээд дараагийн түүний 40 жил бол хонь хариулсан. Хонь хариулдаг хүмүүсийн маш сайн одоо тийм ойр дотны нэг хэрэглүүр бол тайг. Тайг бол одоо маш их тийм өшиг тулгуур болдог. Тайг бол тэр хүнд бол маш их одоо ойрхон байдаг. Гэрт орохдоо тийм ээ гэрийн хаяад тавиад ордог, гарахтаа одоо барай явдаг, хамгаалдаг, төшид тулдаг. Одоо ямар нэгэн юмд л одоо тэр сайн ашиглагдах үүрэг. Мосегийн гарт тайг байсан. Өнөөдөр би та бүхэнд хуваалцах хүсэж байгаа үгийн сэдв бол гарт чинь юу байна вэ гэдэг сэдвээр хуваалцах хүсэж байна. Надад хамт хэлэхгүй. Гарт нь юу байна вэ? Тэгэхээр бид нар өөрсдийгөө бусдад харьцуулна гэдэг бол үнэхээр эзний төлөө амьдрах маш том саад болдог зүйл байна. Хүн болгоны гарт өөр тайг байна. Хүн болгоны гарт өөр зүйлсүүд атгахаас таа. Бурхан хүн болгонд өгсөн байдаг. Харин бид нар анзаардаггүй. Энэ бол зүгээр нэг тайг юм чинь. Энэ бол зүгээр нэг хонь хариулахад л хэрэгэлдэг гэж боддог. Гэтэл яг үндэ бид нар Бурхантай уулзаж, Бурханы өмнө зогсох үед, Бурхан бидний гарт байгаа тайгийг аль хэдийн Бурханы хаанчлалын төлөө амьдрах хүчирхэг зэвсэг болох өгсөн байдгийг бид нар олж харж эхэлдэг байна. Бид нар өөрсдөө маш олон цагаар голж, харьцуулж, хайрын цаг хугацаагаар бид алдсаар байдаг. Би тэр хүн шигч байж чадахгүй. Надад тийм авьяас чадвар байхгүй. Би тэрэн шиг өндөр биш. Би тэрэн шиг тунхай биш. Би тэрэн шиг царайдаг биш ч юм уу. Ингэж хайрын цаг хугацаагаа алдсаар байдаг. Би танд хэлмээр. Бурхан танд хандсан төлөвлөгөө түүнд байгаа. Амен. Тэр нь таныг харж байгаа нэг төлөвлөгөө зохиож байгаа биш. Энэ дэлхийн суурьаас өмнө танд хандсан төлөвлөгөө байсан. Тэр төлөвлөгөөний дагуу таныг амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэр төлөвлөгөө бид хизээ мэдэх вэ? Эзний өмнө ирэх үед бид нар мэдэх боломжтой байдаг. Эзэнтэй цаг өнгөрүүлэх тусам бид нар илүү их мэддэг байгаа. Библийг харах юм бол Библи ингэж хэлсэн байна. Эзнийг эрен хай гэж хэлдэг. Хэр зэрэг хайх талаар хэлээгүй. Харин эзнийг эрен хай гэж хэлдэг. Бид нар эзнийг эрен хайх юм бол бид нар өөрт хандсан Бурхны төлөвлөгөөг бид нар олох боломжтой. Мосе бол зүгээр нэг тийм ээ Израилийн нэгэн одоо удирдагч байхаа. Тэр бол Бурханлаг нэгэн байсан. Тэр алдаа эндэл дундуур амьдарч байхдаа Бурхныг эрен хайж байсан. Хизээч Бурхан өөрийг нь хайж байгаа хүмүүст одж байгаагүй. Библиэс харах юм бол бид зүгээр ингээ өнгөцгөн унших юм бол хайгаагүй юм шиг харагддаг. Мосе, Гидеоны хүмүүс ярих юм бол. Гидеон ч гэсэн тэр чулуун шаврууд дотор нуугдж байж байгаа үед Тэнгэр иш түүнээс ирээ асуудаг. Тэгэхэд тэр бурханлаг асуултуудыг Тэнгэр ишээс асууж. Тэр яг дотор хайж ирсэн Бурхныг. Бурхан яагаад? Би яагаад ингэж амьдрах хэвтэй? Манай үндэстэн яагаад ингэж амьдрах хэвтэй? Хайж ирсэн. Хайж ирсэн учраас Бурхан тэнд олцсон. Амен. Өнгөцгөн унших юм бол ерөөсө хайгаад нэг өдөр тутмын амьдралаа харьцааж байгаа шиг байна. Тэгэхээр бүгд хайж ирсэн Бурхныг. Мосе ч гэсэн Бурхныг ингэ хайж ирсэн. Хон би ингээд амьдрал дуусгах гэж юу? Тэр яагаад гэвэл Израилийн ард түмнийг чөлөөлөх удирдах шилгээ ерөнхийдөө мэдчихсэн. Яг нь тэр Египтийн эрдэм 40 жил болсроод юусэн би энэ ард түмнийг чөлөөлөх болно гэдгийг мэдчихсэн. Тэгээ Бурхны цаг болоогүйсэн учраас тэр буруу алхам хийдэг. Харин түүнд юусэн Бурхантай дотн харилцаа байхгүй байсан. Тэгэхээр хизээ Бурхан биднийг юм хэрэглэж Бурхны хаанчлалын төлөө бид нар үр нөлөөтэй амьдарч ихтэй бол хувийн хүндэтгэлд
Бурхантай уулзж байгаа тэр цаг мөчид бид тэгж амьд сурдаг байна. Яг бол эхний 40 жил Мосед бол тийм цаг, тийм амьдрал багахгүйсэн. Тэр учраас тэр Израилийн ард түмнийг чөлөөлөө гэж бодохдоо хүний арга замаар хийж эхэлдэг. Дараагийн 40 жил өнгөрөх үед тэр Бурхны арга замаар хийж байгааг бид нар харж байгаа. Өнөөдөр би онцгойлон энэ сэдвээр та бүхэнд авиас чадварын талаар хуваалцсан. Бурхан хүннийг бүрт авиас чадварыг өгсөн. Та хажууд байгаа хүндээ хэлэхгүй. Бурхан танд авиас чадварыг өгсөн. Энэ авиас чадвар бол таны үнэхээр үр нөлөөтэй амьдрахад чинь Бурханаас өгсөн бэлэг юм. Аль хэдийн бидний гарт өгсөн байна. Нэг бол бид нар Мосес шиг тийм зүгээр хон хариулахад хэрэгэлдэг модон таг юм а гэж юу ч биш гэж үздсэн учраас хэрэгэлдэг байна. Адилсвал бид нар юу бол бусдын гарт байгаа таягтай өөрийнхөө тагийг үргэлж харьцуулдаг учраас хэрэгэлдэггүй. Ийм шалтгаанууд, ийм саадууд бидэрт байдаг. Харин өнөөдөр Библиэс харахад ерөнхийдөө бид нар одоо яг энэ хэсгийг уншиж байгаас хэд хэдэн зүйлийг хармаар. Үргэлж Бурханаас өгсөн бэлэг авиас энэ чадвар гэдэг зүйл өчүүхнээс эхэлдэг байна. Өчүүхнээс эхэлдэг. Библийн гайхамшиг хүмүүсийн амьдрал хийсэн Бурханы гайхамшигуудыг харах юм бол дандаа өчүүхэн зүйлээс эхэлж ирсэн. Таягнаас эхэлж ирсэн. 5-7-2 загсаас эхэлж ирсэн. Ийм өчүүхэн зүйлсээс болж Бурхан тэднэрт ойлгуулж харуулахыг хүсэж ирсэн зүйлсүүдээр харуулж хийлж биднийг хэрэглэхэд дуудаж ирсэн. Өнөөдөр бүгд хамтдаа авиас чадварын талаар Бурхан бидний гарт өгсөн энэ таяг буюу авиас чадварын талаар 5 ойлголтыг бүгд хамтдаа хүлээж авах гэсэн. Та билнэ үү? Авиас чадвар буюу энэ таяг Бурхан бидэнд өгдөгөө гэдгийг бид нар мартаж байна. Библийг харах юм бол бид нар хожны өдөр итгэгч, шүүлт итгэгч хүмүүсээс эхэлнэ гэж хэлдэг. Итгэгч хүмүүсээс мөнхийн уст орох уу, тамд орох уу гэдэг шүүлт явагдахгүй. Энийг сайн харах юм бол Бурханаас өгсөн энэ авиас чадвараар хэр зэрэг Бурханы хаанчлалын төлөө үр нөлөөтэй амьдсан бэ гэдгийг асуух бол. Яг бол Бурхан бидэнд хаанчлалын үр нөлөөтэй амьдраасаа гэж энэ чадварыг өгсөн. Үүнийг бид нар Бурханы өмнө очиж, түүнээс бид нар асууж, түүний эрен хайх үед бид нар олж мэддэг байна. Бурхан биднэрт өгсөн авиас чадварыг. Тэгм учраас Бурхан биднээс асуух бол. Бурхан танд авиас чадварыг өгсөн. Та сайн болж үзье. Наад энэ ямар авиас чадвар өгсөн юм болоо гэж. Аль хэдийн энэ авиас чадвараа мэдсэн хүмүүс өөрсдөөс ингэж сонсож байна. Би Бурханы хаанчлалын төлөө, түүний хаанчлалд дэлгэрхэд үр нөлөөтэй хэрэгжилж гинөө гэдгийг асуусаа хүсэж байна. Дараагийн энэ талаар бас хуваалцах. Хоёрдугаар авиас чадвараа хөгжүүлэх нь бидний үүрэг юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Авиас чадвар. Мосед Бурханы өмнө зогсоод таягаа шилсэн чинь могоо болоод тэгэл таягаа байсаар тэгэл эзний ард түмнийг чөлөөлнө гэж яваад тэгэл мундаг удирдахч болсон биш. Тэр удирдлагын арга барилаа яасан хөгжүүлсэн байна. Хөгжүүлсэн. Библийг харахад хүмүүс өөрсдөө Бурханаас өгсөн авиас чадвараа хөгжүүлдэг байна. Илиша агуу иш үзүүлэгч байсан. Гэтэ Илиягийн дор тэр хөгжүүлсэн байна. Илч Паулос үнэхээр Барнабын дор мундаг хүмүүсийн дор бас хөгжүүлсэн байна. Тэр бас шууд л агуу илч болоод сайн мэдээ тараага яваагүй. Үүс намайг сайн тэр уншаад харах юм бол тэр үнэхээр илч нарын дор тэр бэлтгэгдчихсэн байна. Арабын зүд 3 жилийн туршид Антиохын чуулганд тэр Барнаб пастрын дор үйлчилж сургалтын бэлтгэгдэж хөгжүүлжсэн. Бурхан түүнд өгсөн хариуцлагуудын төлөө явах, хариуцлагуудад хүрэх тэр авиас чадвар, тэр Бурханаас өгсөн бэлгийг хөгжүүлжсэн. Яаж тусалгоотой эзний үгийг хуваалцах вэ? Яаж өвчтөн хүмүүсийн төлөө залбирдаг юм? Та нэг сони юм аа. Есүс өгсөн хүнийг амьдлуулж ирсэн тийм үү? Тийм үстэй. Тэгвэл Есүс ингэж хэлсэн. Над итгэдэг хүмүүс миний хийдэг ажлуудыг хийх болно гэсэн. Үүнээс жилүү агуу ажлуудыг хийх болно гэсэн. За тэгвэл
өгсөн үнийг амьдсан. Есүстэй адилхан арга замаар амьд. Паул бас өгсөн хүмүүсийг амьд. Паул суралцчихсан. Тэд өгөхөд Есүсийг хийжсэнийг туурайж хийжсэн. Сайн мэдээ тараас донолжсныг харах юм бол тэр үнэхээр өмнөх байсан хүмүүсээс суралцаж явж ирсэн. Тэр хавьяас чадвар гэдэг бол бид нар өөрсдөө хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс юм байна. Бид нар өөрсдөө үнийг хөгжүүлэх ёстой. Тэгвэл бид нар хаанчдын төлөө илүү үр нөлөөтэй амьдарч идэх болно. Би наадаг урамшгүй. Анаар аль хэдийн энэ зүйл дээр өөрсдөө хөгжүүлж явж байгаа гэж би итгэж байна. Яг бол 8 сарын сүүлдээ тараас олон залуучууд маань дархан дээрээ хамт үйлчилсэн. Анарт байгаа авиас чадварыг харах. Анарт үйлчлэх сэтгэлийг харах. Анарт байгаа тэр үнээр хаанчлалын төлөө үйлчлэх юмсан гэсэн тэр гал халуун тэр царайг тэр нүдийг харахтаа аль хэдийн энэ зүйлийг хийж байгаа хүмүүсээ гэж итгэж байна. Харин урд байгаа хойно хүмүүст хэлэхгүй. Эзний өгсөн тийм ээ авиас чадварыг хөгжүүлж байгаа шүү та. Амен. Амен. Мосе эзэнтэй уулзаад эндээс нэг зүйл танараа таяга хайсан чинь могоо. Энэ талаар би дараа нь хэлье. Харин Мосес шууд хадам эцэг рүүгээ очиод Египт дээр очиод би одоо Египт рүү явах болно. Ашиглаж эхэлж байгаа. Бурханаас өгсөн тэр удирдлагын одоо бэлгийг. Гуравдугаарт нь авиас чадвараа сайн ашиглахгүй бол зэвэрдэгэ гэдгийг бид нэр ойлгосон юм шиг. Бурханаас өгсөн энэ авиас чадвар хэрэглэхгүй байх юм бол зэвэрдэг. Зарим хүмүүс үнэхээр хөгжмийн авиастай хүмүүс байна. Сонсгол сайтай. Гоё дуулдаг. Тэгээ үүнийг хаанчдын төлөө хэрэглэх тусам улам хөгждөг. Хэрэглэхгүй байх тусам зэвэрч эхэлдэг. Гэхдээ би дөрөвдүгээр зүйлийн шууд хэлж байна. Авиас чадвар хоёр талтай гэдгийг бид нар санах хэрэгтэй. Дэлхийн төлөө хэрэгэлсэн ч хэрэгжилж болно. Бурхны хаанчдын төлөө биш, өөр зүйлийн төлөө хэрэгэлсэн ч авиас чадвар Бурхнаас өгсөн учраас Бурхан тэрийг буцааж авахгүй. Хэрэглэгцээр байдаг. Та гоё дуулдаг байж болно. Бааранд очиод гоё дуулсан ч гоё дуулдаг хэвээрээ. Бурхан авиас чадварыг өгсөндөө шууд ингээд зогсоохгүй. Яг л бид нар сонголт нь байгаа. Хоёр талтай. Тэрний эсрэг. Энэ авиас чадвараар би хэр зэрэг өндөр хэр зэрэг үр нөлөөтэй амьдрах уу гэдэг нэг сонголт байгаа бол энэ авиас чадвараас болж би хэр зэрэг доошо уруудах вэ гэдэг бас сонголт байгаа. Тийм ээ? Бид нар авиас чадвар бага учраас бид энэ дэлхийд үр нөлөөтэй амьдрах шүү дээ. Ямар ч авиас чадваргүй хүний хэн өндөх вэ? Авиас чадвараа хөгжүүлж хичээж зүтгэхгүй бол хүнээс хэн суралцах вэ? Хэн суралцахгүй? Тэгвэл бас бид нар тийм урууданд ороодох сонголт бас байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мосе Израилийн ард түмнийг үр дүнтэй удирдах сонголт байсан. Бас нуугаар удирдах сонголт ч байсан. Бурхан үүнийг Саул хаан болон Давид хаанаар бид маш тодорхой ойлголдог. Тийм учраас авиас чадвар хоёр талтай гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Тавдугаар авиас чадвараа хувилах тусам улам үн цэнтэй болдгоо гэдгийг бид санаас ирж байна. Хувилнаа гэдэг нь өөр хэн нэгнийг бид бий болгоно гэсэн үг. Өөр хэн нэгний авиас чадварыг мэдэж олоод нээж илрүүлэхэд туслаа зогсохгүй хөгжүүлэхэд нь бид нар өөрсдөө зориулах юм. Бидэнд байгаа авиас чадвар улам илүү үн цэнтэй болдог амен. Танаар ийм нэг зүйлийг хараа. Өөс номыг би одоо ингээс уншиж байгаа байхгүй. Ерөөсөө Юусийн 15 дугаар бүлэг дээр Ерөөсөө том хурал болдог. Их хуралдаа болдог. Тэгээ яг харин үндснүүдийг яг нэрээ зөндөө олон теологийн асуудал хөндөгддөг. Тэгээ яг тэгвэл энэ нөгөө антих хотод бүр шийдвэрлэж чадахгүй ус учраас Ерөөсөлим рүү авч очдог энэ асуудал. Тэгээ маш том хурал болдог. Тэгээ энэ хурлаас ерөөсөө хэдэн зүйлийг шийддэг. За ямар ч байсан ингээл нэг юм боомлогдож өгсөн юмд хүрч болохгүй шүү тэгээ завхаа садар самуу явдалд орооцож болохгүй тэгээ ингээд ариун байдлын талаар хэдэн шийдвэр гаргаад хэнд атгуулаад Антиох руу бусад таригдсан байгаа чуулган руу явуулдаг бол Паул болон Силас та. Одоо ясвал Барнабтай Паул явдаг байсан тийм үү? Барнабас суралцдаг байсан. Одоо харин Паул ахтарсан удаас Силасыг дагуул явж байгаа. Тэгээд Ерөсөлимээс Антиох руу явж байгаа. Энэ бол нэлээд бас урт цай шүү. Силас бол
Ерөөс нэр нь гарч байгаагүй. Анхны чуулган дээр энэ хүртэл Үлсийн 17 дугаар бүлэг хүртэл нэг ч удаа нэр нь гарч байгаагүй шүү. Иерусалимаас Антиох хүргэд Силас хариу үндэсний төлөөх Бурхнаар дуудагдсан юм болдог. Хэн тийм болсон гэж Паул хуульчиж. Тийм үү? Өөртөө адилхан хин нэгний хуульчиж. Тэгээд дараагийн илгээлтийн аянд явахдаа хинтэй хамт явдаг Паул Силас хоёр явдаг. Амен. Одоо Силасын нэр гарч ирж байгаа. Силас иш үзүүлэгч болж Бурхнаар хэрэглэж эхэлж байгаа. Бас Филимон номдор харах юм бол Онисим гэдэг хүн гардаг. Онисим бол хулгайч байсан. Айлын зарц байсан. Паултай шонд байж байгаа үедээ тэр юу гэх юм бол Есүсийг хүлээж авдаг. Өөрчлөгддөг. Тэгээд шоронгоос чөлөөлөгчдүүд нь Филимон номыг гартан татгуулаад Филиппо хот руу Филимоныг илүү явуулдаг. Яг тэгвэл түүний эзэн нь Филимон байсан. Тэгэх юм бол тэр бидэнд ашиггүй эсвэл одоо ашигтай боллоо гэсэн. Хувилсан байна. Бид нар өөрсдийнхөө амьдралыг бус хэн нэгэнд зориулах үед бидэрт Бурханаас өгсөн авьяас чадвар бид илүү үнцэнтэй болдог. Амен. Одоо Барнаб Паул гэдэг байсан бол Силасыг хувилсан учраас Паул Силас болсон. Амен. Бид нар үргэлж бусдад өөрсдийнхөө авьяас чадварыг зориулах хэрэгтэй. Хувилж явах хэрэгтэй. Бид нар надтай адилхан бодгоо надаас илүү хэн нэгэн гарч ижлээ гэдэг айдсаас бид нар чөлөөтэй байсан. Өрөөж бид нар хувилах хэрэгтэй. Тэгэх юм бол Бурханаа бидэнд өгсөн авьяас чадвар илүү үнцэнтэй болдог. Өнөөдөр хоёр ишлэлийн уншаад хамтдаа залбирахыг хүсэж байна. Колосой 3:23-аас 24-р ишлэлийг хамтдаа харцгаая. Юу гэж хэлсэн бэ? Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус, эзний төлөө шин зүрхнээсээ хийгдэв. Учир нь та нар эзнээс өв залгамжлын шагналыг бүлээн авах мэддэг. Та нар эзэн Христэд үйлчилж байгаа юм аа гэсэн. Хамаа бид нар шагнал авахын төлөө хийж байгаа. Бурхан биднэрт зүгээр зүтгээд бахаа адил зүтгээ шагнал авах хэлээгүй. Бид нар Бурхан авьяас чадварыг өгөөд бид нар авьяас чадварынхаа нөгөө шагналыг аваасаа гэж байна. Нэг юм бол ямар нэгэн зүйлийг эхлүүлэх хийх боломжийг Бурхан бид нар тавьж өгсөн. Эсвэл цаг өдөр хамтдаа бодцгаая. Миний гарт юу байна вэ? Миний гарт юу байна? Хэрэг бид хийхгүй бол бид энэ авьяас чадвараа бид зэрүүл алдна. Явж хэрэггүй бол миний гарт юу байна? За би түрүүний ишлэл рүү буцаж очиод нэг чухал зүйлийг хэлнэ. Ингэсэн. Таяга хай гэсэн. Хайсан чинь могоо болдог. Могоо тийм гоё амт биш л дээ. Тийм их хэрэгтэй амт биш. Нэг л могоо гэртээ тийжээ гэсэн. Могоо тэрж унтахаас гэж боддог байхгүй. Тэгвэл хаях юм бол могоотой адилхан. Бурханаас өгсөн авьяас чадварыг бид үнэлэхгүй байх юм бол ийм л бол. Харин гартаа сайн атгах юм бол үнэхээр үнцэнтэй болж ирнэ. Таяга өргөхөд улаан тэнгис багтчих. Таяга чиглүүлэхэд хаднаас ус гарч. Амен. Энэ таяг хэрэггүй юм шиг боловч гайхамшигтай хэрэгтэй байна. Зарим хүмүүс нь хөргөчлөх билег авьяастай байна. Зарим хүмүүс нь юмны ингээ сайн мууг хардаг. Жохон шүүмжилчих гэдэг байна. Гэтэ яг үндэ тэр хүн зуучтан залбирах билег авьяас юм. Жохон ингээд сүдэртэй талыг харааддаг. Пастор ингэчихгүй дээ. Ас маань цугтаа жохон юм байсан бол гэл. Яг үндэ тэр хүн илүү их залбирах тэр үүргийг Бурхан өгсөн. Зарим хүмүүс нь тэр юмны ингээд нэг юм болохгүй ингээд жохон өөмөр илүү тийм зохион байгуулах билег авьяасыг өгсөн байдаг. Тэгэж ярьж суухын оронд бид нар өөрсдөө зориулж эхлэх юм бол бид илүү хөгжиж эхэлдэг. Би чадах хүртлээ. Би үнэхээр хийгээд үзье гэх юм бол үнэхээр хөгжиж эхэлдэг юм. Бурханаар агуугаар хэрэглэгдсэн бүх амьдралынхаа туршид хэрэглэгдсэн хүмүүсийн юмд харах юм бол тэр хизээж анханасаа тийм мундаг байгаагүй. Тэр чуулган доторсон, эзний хаанчлалд доторсон хин нэгний магадгүй цүнхийг бариад, хин нэгний магадгүй тийм ээ уух усын төхүүлчээр, хин нэгний магадгүй тийм ээ үйлчлэлд нь би яаж тусгуулж болох вэ гэдэг бүхэл арга замыг хайж амьдсан учраас өөрсдийнх нь цаг үе ирэх үед Бурханаар хэрэглэгдсэн байна.
бидний олонний өмнө хэрэглэж байгаа амьдралаас илүү их цаг хугацаа талд байдаг гэдгийг бид бити мартаасан. Тэгэх юм бол бид илүүгээр Бурхны өмнө зөвөр хэрэглэж чадна. Дараагийн ишлэл бол Ибрэ 11:21. Ибрэ 11:21. Итгэлээр Яаков нас барж байхдаа Йосефийн бүх хүүхдийг өрөөгөө таяга тулж Бурханд мөргсөн юм гэсэн. Амен. Илж Паул юу гэж хэлсэн бэ? Сайн мэдээ тараахгүй байх нь надад зовлон юм гэсэн. Яг бол түн төгсөн бэлгэн байхгүй. Бид нар бэлгээ ашиглахгүй болох бид нар зовлон мэдрэгддэг байсан. Эзэнд үйлчлэхгүй байх нь бид нар зовлон байдаг байсан. Хэн нэгний төлөө явахгүй байх нь бид нар зовлон болдог байсан. Даа бид болохгүй шүү дээ ингэж ядууч болохгүй шүү дээ. Амен. Яг тэгвэл өгөхөө бид нэр дамжуулахаа бид нэр сайн хийж л бол хангахаа болох мэднэ. Амен. Хамтдаа залбирцгаая. Өнөөдөр өөртөө гарт байгаа өчүүхэн гэж санагдаж байгаа зүйл байх юм бол эзний өмнө бариад ирээсэй гэж үзэж байна. Тэгэхээр зарим энд магадгүй 40-оос дээш насны хүмүүс байгаа бол та нар магадгүй өшөө илүү Бурханд ингээ зориулж болох гатчин зүйлсүүд байж магадгүй. Гэр орон, магадгүй машин унаа энэ зүйлсүүд Бурханы хаанчлалын төлөө би зориулъя гэсэн. Энэ бүгд танаас ирсэн. Та өөрөө хаанчлалын төлөө хэрэглэж. Би энэ дэлхийд зүгээр нэг амар чимээр амар тайван магадгүй тав тухтай амьдрах гэж биш. Таны хаанчлалын төлөө амьдрах гэсэн. Таны хүмүүст үйлчилж, таны хүмүүсийн төлөө явж, таны хүмүүсийн төлөө өөрсдөө зориул. Танд хэрвээ мөнгө сангүй байгаа. Танд хэрвээ ямар нэгэн цаг зав байгаа бол өөрсдийнхөө гарт байгаа зүйлээ Бурханд зориулъя. Бурханы хаанчлалын төлөө зориулъя. Хамтдаа залбирах уу? Харин боломжтой баруун гараа ингээ атгаа залбирээс гэж. Энэ гарт байгаа чанга атгаа. Алдаж болохгүй шүү. Нэг тавьж болохгүй шүү. Магадгүй цаг хугацаа гэдэг зүйл бас танд байгаа зүйл. Амен. Цаг хугацаа хамтдаа залбирцгаая. Халелуя Иесус. Оо Иесус. Халелуя. Яг одоо байгаагаас өдөр хамтдаа 2-3 дахин илүү дуугаа өндөрсөн хамтдаа залбирцгаая. Магадгүй үнээр навиас чадварыг надад байгаа өчүүхэн гэж зүйлийг би ашиглаж хэрэглээгүй. Бурхны хаанчлалын төлөө зориулаагүй, өөрийгөө хөгжүүлээгүй бол эзний бүгд хамтдаа уучлалт гаргацгаа. Эзэн уучлаарай. Цаг хугацааг дэмий өнгөрүүлж, цаг хугацааг өрнөлөөг өнгөрөөсгөл уучлаарай эзэн минь. Харин өнөөдөр би шийдвэр гаргаж байна эзэн минь. Таны хаанчлалын төлөө өрнөлөөтэй амьдрахыг хүсэж байна эзэн минь. Халелуя. Яаков үнэхээр өндөр насалж эзнөө явах өдөр болсон ч гэсэн таяга тулгаад эзэнд мөргсөн байна. Бүхий л амьдралдаа эзнээс өгсөн бэлгийг, эзнээс өгсөн зүйлсүүдийг эзний хаанчлалын төлөө энэ дэлхийг оргих хүртлээр эзэнд хүндэтгэл мөргөл болон мөрөгдөх нэгэн байхад та туслаач эзэн. Есүст итгэн том удалгүй хот тавдартай гэдгийг мэдсэн. Бас хажуугаар нь түүний хамаатны нэг нь бүгд нь бөө байсан учраас тэдний бүх ах トゥ хамаатан садантар маш их сүнсний дарамт тавчлага ирсэн. Хамтдаа залбирсан. Эзэн үнээр гайхамшигтай байсан. Мэдээж тэр цаг хугацааг одоо шууд авчлаа явж байгаа учраас маш амархан байсан юм шиг маш хүнд хэцүү цаг байсан. Тэгээ эзэн итгээсэн. Тэр муу сүнсний хүлээсээс чөлөөлсөн. Ах トゥ уснаас чөлөөлөгдсөн. Тэгээд тэр одоо маа дархны эмнэлэгт эмчилгээгүй болсон хүмүүс очиж сайн мэдээ тараад байна. Амен. Танд Бурханд хүмүүс зориулах юм байна шүү. Бурханаас авсан нэгүсэл байгаа. Үнийг хүмүүс зориулахгүй байх юм бол та маш харамсалтайгаар дуусах бол та зориул. Надад үнэхээр би хөдөө орнуудад байхдаа эцэд итгэсэн учраас би хөдөө орнуудын өдөртөгч нарыг маш зүрхэндээ тээдэг. Тэгээд болж өгөх хөдөө орнуудын цуглаан руу эцэдээс өгсөн зүйлсүүдийг дамжуулах юмсан. Хүмүүс хамт очиж үйлчлж босгох юмсан гэж үздэг. Яг л тэр мэд зүрхэнд байдаг. Танд Бурханаас өгсөн ямар нэгэн ариун дарамт байгаа. Гарцсан юу бэ? Энэ тайгийг барьж байгаа бол Бурханы төлөө амьдрий гэсэн энэ зүйл тань байна.
суудлаасаа босч залбирцгаа. Яг ингэж зориулахыг хүсэж байгаа хүмүүс тэр хамтдаа суудлаасаа босч залбирцгаа. Арамгаараа хатгсан чигээрээ өдрөө дээшээ өргөцгөөе. Хайгаа Бурхан руу өргөцгөөе. Гарт байгаа зүйлээ Бурханд өргөцгөөе. Халелуя. Оо халелуя. Хизээ. Халелуя. Хакидээ. Хэн зориулчихвэ. Хакидээ. Авиас табори. Хакуца. Нэг бүгд нэг гавлээ. Хакси төлөвтэй. Халелуя. 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 Эврэнэс чуулганы ах トゥ сэвэ таавдын Христос үсээ түүний төрсдөлөөс бас ятгаж байна. Эзний хүн Давид хаан болоод Бурханаар өрөөлдөж, Бурханаар хэрэглэгдэхдээ хэлдэг байсан нэг хариу үйлдэл Библиэд бичсэн. Хүн гэж би хэн болоод ингэж их хайрыг авах ёстой юм бэ? Тэрх болгондоо дараад нь хийжсэн үйлдэл. Эзний сүмийг барь. Эзний хүмүүсийг босгоё. Хинч юуснаас асаабыг томлээ. Бурхны хүмүүсийг босгоё гэж бичижсэн. Харин Саул босод хүмүүст ийм хариулт байж байгаа. Танараа бид нар хайрыг мэдэрч, эзний ерөөлийг амталж, үнэхээр эзэн дотор тэр амар тайван, их бүтэн эрүүл сайн амьдралыг мэдрэх үедээ би угаасаа л үнийг бүртгүүлсэн гэж бити боддог байгаас. Би та нарыг эзнээс үсээр ятгах. Эцэг хэн нэгний төлөө намайг гэж босгосон гэдгийг үргэлж санддаг байгаас. Хэн нэгний төлөө надад энэ авиас чадварыг өгсөн гэдгийг санддаг байгаас. Хэн нэгэнтэй хуваалцаасаа гэж санхүүгээр хангаж өгсөн гэдгийг санддаг байгаас. Хэн нэгэн сул доройг туслаасаа гэж эзэн надад энэ ажлыг өгсөн. Энэ ажлын байрыг өгсөн. Ингэж санддаг байгаас. Давид хэн болоод би энэ хайрыг авах? Өрөөгсөн эзний ахын байсан. Өдөр эзний хаанчлалын төлөө амьдарцгаая. Бидний хүлээж байгаа мянган хүмүүс байна. Бид эзний уучлалгүй хайр өдрөө дамжуулцгаая. Түүнд үйлчлцгээе. Христэд үйлчлцгээе. Тэр хэрхэн үйлчлсэн шиг өдөр үйлчлцгээе. Танд боломж байна. Та ажил төлөөрөө дамжуул. Авиас чадвараараа дамжуул. Танд өөрт байгаа гацчин байгаа тэр зүйлээ дамжуулан эзэн үйлчлээсэй гэж хүсэж байна. Хэн нэгнийг техрүүлээсэй гэж хүсэж байна. Хэн нэгэнд эзний зүг сэтгэлээр үйлчлээсэй гэж хүсэж байна. Та үйлчлэх үед таны гарт байгаа зүйл илүү хэрэгтэй байгааг та мэдэх болно. Хэн нэгэнд үйлчлэх үнэхээр ямар үнцэнтэй амьдралаар Бурхан намайг дуудсан бэ гэдгийг харах болно. Халелуя. Өнөөдөр багтгүй эзэн дүүрчлээ шантарч байгаа хүмүүс би та нарыг урамшуулна. Энэ нэг үгийг хэлмээр эзнээс илчиж байгаа юм. Та өөрөө ч мэдэхгүй таны дотор хүч байгаа гэдгийг битээ мартаа. Манай эзэн дүүрчилж байгаа хүмүүс заримдаа бид нэр шантраад өвдгмээс өгөх үед жинхэнэ хүчийг мэдэрдэг байна. Бидний өөрсдийн хүч юу ч хүч шахагдах тэр үед эзний хүчээр үйлчлэнэ гэдэг чинь ямар агуу юм бэ гэдгийг бид мэдэрдэг байна. Яшээс бити шатан эзэн Йошуад хэлсэн хүчтэй бай. Эзэлж авах болдог
илүү их байна гэж хэлсэн байна. Энэ хараад хэлбэрээр эцэг дүүрч юмас өнгөрсөн чинь байснаас чинь илүү бурхан хэрэглэх болтгоо байна. Өнгөрсөн чинь байснаас илүү ерөөдөө он жилүүд хүлээж байгаа. Өнгөрсөн байснаас чинь илүү хангаж өгч хамт байж дэлхийн даяар бурхан хэрэглэх болтгоо байна. Халелуя. Эцэндээ үлчтэй. Түн үлчтэй. Бүгдээ түн үлчтэй. Халелуя. Халелуя. Эцэндээ шуурга. Халелуя. Танаас маш баярлалаа. Ахтус минь үргэлжлүүлээ бүгдээрээ залбирах цаг гаргая. Эзэн та бидэнд өгсөн тэр таягийг ирж байгаа өдрүүдэд сар жилүүдэд Бурхны алдрын төлөө энэ ганцхан нутаг дээр Бурхны хаанчлал дэлхийн төлөө олон зүрх сэтгэл тэнхэрхийн төлөө бүгдээрээ зориулсаар хамтдаа эзэн залбирая. Тэгээ би нэг гэрчлэл маш богино хэмээр та бүхэн маань зогсож байгаарай. Тэгээ манай Саки пастор 2000 хэд онд үлээ нөгөө зурлалд ордог чинь 2010 онд амьд хөгжим сонирхдаг залуучуудын донд уралдаан болсон. Тэгээ багасаа хөгжимд орох дуртай байсан. 2010 онд болсон тэр уралдаанд 17 хамтлагийн бөмбөрчд оролцсон. Бурхан түнд өгсөн аяас чадвар бол хөгжимдөх. Харин 2010 он хавцаа бол би Сакиг яг дагалдуулж хийсэн биш. Яг тэр вантуан хамтдаа үзэж дагалдаг чинь хичээл хамт суралцж байсан юм. Тэр үеэр Саки пастор маань тэр уралдаанд 17 хамтлагийн бөмбөрчөнтэй хамт оролцсон. Харин Бурхан түүний гарт өгсөн зүйл бол хоёр ийм салаа, хоёр ширхэг ийм савхаг бодол арай өдөртэй мод байсан. За тэр бол бөмбөрийн зохиор байсан. Ингээд 17 хамтлагийн бөмбөрчдийн дунд тэр оролцохдоо 17 хамтлагийн тэр бөмбөрчдийн 16-г нь одоо ардаа ороход гэсэн үг шүү дээ. Тэгээд өнөөх уралдаанд Гран Пригийн авч уралдааны тэрүүн шагнал болох бөмбөрийг одоо бэлэг болгож авч ирсэн тийм. Харин өнөөдөр яг Бурхан түнд өгсөн энэ хоёр палкаар Бурханыг алдаршуулан хөгжимдөж байна. Тэгэхээр эзэн түнд өгсөн энэ авьяасыг эзний алдрын төлөө зориулж бас салуунасаа ч гэсэн Бурханы алдрын төлөө зориулж байна. Бурхан таны гарт ямар тайгийг өгсөн байлаа. Харин ирж байгаа Хизкия минутанд бүгдээр хамтдаа залбирах цагийг гаргая дахин. Ингээд залбирахтаа бүгдээр хоёр-хоёроо болъё. За гэр бүлтэйгээ цуглаанд ирсэн ус бол эхнэр бүхэн хамтдаа болоорой. Танаа гэр бүлд өгсөн таяг юу вэ? А гэр бүлээрээ биш ганцаараа байгаа ус бол хоёр-хоёроо болоод Бурхан танд өгсөн таяг юу вэ? Бие биендээ хуваалцаад бие биенийхээ гараас бариад залбирая. За энэ үед магтаалаар үйлчилж байгаарай. За маш хурдан хоёр-хоёроо болоод хоорондоо ярий. Ямар таяг таны гарт байна вэ?